За сайн байцгаана уу? Өөрчлөлт надаас подкастын маань ээлжилт дугаар явж байна. За өнөөдрийн подкастыг гიშгэ миний бие болон Баяраа ментортойгоо битээр үргэлжлүүлэн удирдах байна. За сайн байна уу? Баяраа менторт. За сайн байцгаана уу? Подкаст сонсож байгаа хүмүүст энэ цаг мөчийн мэндийг хүргье. За хойлоо өнгөрсөн удаагийн подкастаараа хойлоо яг арх ууж байгаа маань яагаад амжирдаг юм бэ гэдэг сэдв дотор хойлоо яг үгүйсгэлийн тухай бол ярьсан байгаа даа шүү дээ. Тэгвэл одоо хойлоо яг үргэлжлүүлэн яг тэр үгүйсгэлийн маань тэгвэл яг одоо тэр шинж тэмдгүүд нь ямар гэдэг юм бэ тухай хойлоо үргэлжлүүлэн яриа. За би энэ дээр яг юуны төрөнд бас яг энэ үгүйсгэлийн маань одоо хэд хэдэн шинж тэмдгүүд дотор байгаа зүйл маань нэг нь тухайн одоо хүний маань яг аливаа зүйлийг одоо шүүн тунгаах яг бодит байдлыг олж харах эргцүүлэх чадварыг нь бол алдагдуулдаг, бууруулдаг байгаад байгаа. Тийм учраас яг өөрийнхөө ууж байгаа бодит байдлыг бодитоор нь ингэж олж харж чадахгүй юм харалган болгоод байгаа үгүйсгэлийн маань. За мөн бас яг энэ үгүйсгэлийн маань одоо яг бас нэг хор өнөөлөл нь бидний амьдралд нөлөөлж байгаа зүйл маань үнэнийг гуйвалдаг. Яг үнэнг арай өөрчилж өөрт нь харуулад байгаа. Арай өөрчилж өөртөө гэж бодуулаад байгаа буюу өөрийгөө хуурна гэж та өмнөх подкастн дээр ярьжсэн шүү дээ. За дараагийн бас яг нэг шинж тэмдэг нь болохоор яг энэ маань арх уух байдлаа одоо болохоос нааш энэ үгүйсгэлээс бол ангижирч чадахгүй байгаа. Одоо уух байдлаа зогсоож ижил яг энэ үгүйсгээ болох буюу өөрийгөө хуурхаа болох байгаа. За тийм учраас яг энэ үгүйсгэл нь архины одоо уух байдлыг улам илүү даймжруулдаг, гүнзгийрүүлдэг нэг юм хор хөнөөлтөө зүйл байгаа. За тэгвэл яг энэ нь яг тэгвэл одоо яг амьдрал дээр хүмүүс яг энэ одоо үгүйсгэж байгаа гэдгийг яг яаж битгэх юм бэ? Ер нь юу гэж хэлдэг юм бэ? Баяраа ментора. Тэг ямархуу байдлаар илэрдэггүй гэсэн үг шүү дээ, тийм ээ. Ер нь гээд үгүйсгэж байгаа юм бол одоо яг үгүйсгэж байгаагаа бол мэддэггүй. Тэгээ яагаад гэх юм бол энэ уртлан подкаст дээр хэлсэн те. Нэг өөрийгөө хамгаалах системтэй сэтгэл зүгөө болно. Тэгэхээр өөрөө ер нь би гайгүй штэ эдэнсгсэн тэр бодлоор дэвгүй байдалд эдэнс орох. Тэгвэл даалгүй архин дээр тэр эмгэг шинжтэй болгож байгааг нь. За би ямар ганцаараа суугаад байгаа биш. Бүгдээр нийтээрээ л уудаг штэ. Манай ажлынхан бүгдээрээ л уудаг штэ. Тий ер нь гэл ингээл те. Тэр өөрийнхөө уусан байдлаар ер нь юм зөвтгсөн юм хандлага л та. Тэгээд харин тухайн хүн яг энэ үгүйсгэж байгаа төдийлөн мэддэггүй. Яг сая миний ингээд хэлсэн тэр зүйлүүдийг үнэхээр дотроо яг тэгж бодоод иддэг. Би ямар ганцаараа угаад байгаа биш. Тэгээ үгүйсээ үг хэллэг юугаар илэрдэггүй гэх юм бол энэ үг хэллэгээр илэрдэг л дээ. Байж байгаа одоо үгүйсгэл гэдэг нь өөрөө. Тэгээд надад ямар ч асуудал байхгүй. Би зүгээр л бустай адил хаяа нэг тэр ядарч зураал ядаргаа хэднээсээ тайлж байгаа болохоос биш. Эсвэл найз нөхдөдтэй ууж байгаа ч. Тэгэхээр найз нөхдөд уулзаж цугларна гэдэг чи одоо мэдээж сэтгэл санаагаа онгойлгох, ярьж хөөр тоглоход хэд гурван жил би ууж болно үстэй юм чинь. За тэгээд ямар нэг архинаас болоод асуудал учраас энэ ч бол архинаас болоогүй юм аа. Одоо согтуугаараа, халамцуугаараа архин нуртуулсан дэмжирэгтэй жоо машин барьчаад тэгтээ уул гол нь тэр цагтаагаас л. Тэгээд тэр уус нь бол би ер нь зүгээр эрүүл шахваг байсан. Тэр нэг цагдаа гэдэг юм гэл одоо шууд тэгээд архинаас болж энэ асуудал үүсээгүү гэдэг дээр л одоо уусантаа буруутахаас илүү хувь хүмүүсээ гэднэсийг эсвэл тэр дайралтыг нэг шахаж байгаа ч юм уу гэднэс гих жишээ нэ. Архийг бол хамгаалаад ишлээ гэдэлтэй тий. Тэгээ өөр бос нөхцөл байдал үүсгээд байна. Тэгснэ за ер нь ингэж жаад юу маргаашнаас би уухаа болчихно. Ер нь би уухаа болийг болж чадна штэ. Чи хараарай гэсэн одоо бүр орчимхоо хүмүүст айлгой их нэртэй бол тэгж одоо амлалт хэлдэг тий. Тий. Дараа болохоор одоо яг ингээд яжсан байдлаар юм уу эсвэл ууртаа ширүүн байдлаар юм уу зансан байдлаар юм уу яг энэ юм бол хэлчихэд байгаа шүү дээ тийм ээ. Тий. Одоо энэ одоо хизээ хэлдэг гэх юм бол арх уугаад бай шүү гэж архины ямар нэгэн асуудалтай юм маргаантаа широзны үед л одоо энэ зүйл ингэж хэлдэг л дээ. Эсвэл одоо тэгээд ер нь архилтын тухай ингээд нэг ихнэр хүүхдээ өглөө ч юм ингээд бодол. За би ямар бусдад гай болж байгаа биш үү? Гэх жишээ нэ те. Одоо өөрийгөө хамгаалсан те зүгээр би мөрөөрөө ер нь ууж явах хэвээр уух хэвээр л энэ уудаг бол нэг асуудал биш л гэдэг энэ зүйлийг энэ үг хэлээрээ энэ байж байгаа байдлаараа илэрхийлээд байгаа юм үгүйсгэл гэдэг. Энэ одоо үгүйсгэл нь болохоор нэг хүмүүсийг хуураад энийг зүгээр өнгөрөөч хийдэг гэсэн бодол байдгүй л дээ. Гол зүйл нь бол энэ юу гэх юм бол өөрийн мэдлгүүтэй
далд ухамсрын хүрээнээс одоо ингээд яригдаад хэлэгдээд хүн өөрийгөө хамгаалах гэдэг гарч ирээд идэг зүйл л дээ. Тэгэхээр өөрөө хүн ер нь үүсгдэг бол яа гэж боддог юм байна те. Ер нь өөрөө өөрийгөө хуурай гэж бодохгүй шүү дээ. Тий. Тэгээд түр өөрөө нэг зүйл хэллээ шүү дээ. Интеллигенс эксперт хамгийн гол нь хүний одоо некортекс төрх буюу одоо лог сэтгэлгээний мэдрэлийн эсүүдийг үе болноор нь хөнөөж байгаа шүү дээ. Нэг хэрэгтэлтэй. Тэгэхээр ингээ юм хэрэгцүүлэн тунгаахтай зөөр шийдвэр гаргахыг ийм чадварууд одоо яванда бүр илүүтэйгээр алдагдсанаар энэ үүсгэл нь зүгээр нэг жирийн те ийм зүйл болоод маш эмгэнэлтэй тийм байдал ер нь цааш явж байгаа энэ архины тэнэрлэлд ингээ түргэх энэ үйл процессын ингээд явж байгаа тэрэлтэй эхлээл те одоо шин ханаа төрлөөгээд ганц нэг ингээ ханаа ажим нь суужж өстө дараа нь хүндрээл тэгэл хэрвээ имлэхэл хатгаа болоод хатгааны явахгүй сүрья болоод тэгэл уушг мушга тайруулдаг амнасаа алдахтай айдлах бас л нэг айдлах юм өвчний шин тэмдэг маш их хөнгөн тухайн үед би энийг аргалчлаа барьчлаа гэж ингээ бодож явах юм бол энэ бол цаашаа амжрах тийм гүнзгийрдэг. Тэр хон маань өөрийгөө хуурай юм уу тэрийг хуурай гэж болоо гэр орныхаа хуурай гэж бодохгүйгээр яг л одоо тэр яг энэ өөрийгөө хамгаалах механизм нь ажиллаад яг энэ ууж байгаа байдлыгаа буруутгахгүй тулд тэрийг одоо ингээд зөвтгөх хамгаалах механизм маань гэж ажиллаад яг одоо таны сая хэлсэн тэр үг хэллгүүдийг өөртөө болоод найз нөхдөдөө гэрийнхэндээ хань жилдээ хэлээд байна штэ тийм ээ. Тийм. Ер нь хин ч гэсэн даалгавар гадны хүн амтнд ч гэсэн те найз нөхдийн өрөөнд ч гэсэн өөрийгөө ингээ няарц явлаа. Нөгөө хинч архинд ороод те баяраач архинд ороод бүр тийм болцсон мөлий. Эсвэл гэл гэл нэг өрөвдүүлс юм оолуулсан ийм байхыг одоо хинч одоо энэ нийгмийн амт учраас хүсдэггүй л дээ. Тийм учраас хэрвээ би яг ингээд сэтгэл зүйн ингээд уг хүнийгээ эзэн бие одоо хамгаалахын тулд ер нь ингээд ийм хамгаалтын автомат ингээд систем ажиллаж идэг бол харин наригдлтын үед бүр нэг түрүүний хэлдэг те тэр мэдрэлийн эдисүүд юу сэтгэн бодох чадварыг үйлдвэрлэдэг тэр эдисүүдээс нь хүзнээр одоо дөрөөлтөөр те тэгээд олон эмгэг шинжтэйгэр ингээд хамгийн харамсалтай нь өөрөө яг энэ гаргаж байгаа байдал хэлж байгаа үг энэ зүйлийг мэддэггүй өөрөө бас итгэхэд идэх байхгүй. Яг энэ бодит байдал бол энэ юм байна гэдэг. Бие махбодын өвчин бол ингээд мэдээд байна шүү дээ. За ханаа түрээд за бүр амар өдөр болгон одоо бүр нэг ханиалга нэгсээд юм уу те. Сүүлргөө цэртэй болоо за тэг хатгалгаа болоод ингээд за тэгэнгүүт ингээд зүрч ингээд бие махбодонд нь мэдрэгдээд тэгээд ингээд өвдөд байгаа учраас ингээд дэмжлэгээ хийлгээд байна шүү дээ тийм ээ. Гэтэл одоо энэ архины хамаарахлаа одоо буюу архин онцгой өвчин маань өөрөө яг энэ үгүйсгэл гэдэг зүйл маань бодит байдлыг ингэж харагдуулахгүйгээр одоо ингээд шин шимдэг илрээд байгаа шүү дээ. Одоо ханыхын зүгээс юм уу аав ээжийн зүгээс за чи уухай болвол яасан юм бэ гэдэг үг хэллгүүд нь илүү ойртоод байгаа. Санаа зовнсон, загнасан юм уу те гуйсан байдалтай ойртож байгаа. Дээр нь одоо нэг хүүхэд нь бас хэлээд эхэлдэг шүү дээ те. За ээжээ эсвэл ааваа та битгий уугаараа гэдэг ингэж хүүхэд хүртлээг энэ дээр ингэ нэг юм санаа тавиад ингээ тий уух байдалд нүртэл хилээд байгаа энэ шин тэмдгүүд уг нь илрээд байхад за нөгөөтөөгөр бас яг энэ архинаас улбаатаагаар гэрт маргаан гарах тэг хэрүүл гарах уг нь бол одоо гэр бүлийн харилцаанд маргаан зөрчил ер нь байдаг штэ тий гэтэл яг одоо тэр хосын хооронд гарч байгаа ер нь гэр бүл дотор гарч байгаа хэрүүлийн маань баг одоо 80% нь 90% нь архитай холбоотой байх. Гэтэл яг энэ шин тэмдгүүд илрээд байхад одоо энэ үгүйсгэл гэж одоо яг энэ зүйл маань болохоор үннийг говьлаад байгаа учраас яг бодит үнэн харуулж чадахгүй харлган болгоод байгаа учраас л яг энэ тухайн хүн маань өөртөө болоод бусдад одоо яг энэ таны сая хэлсэн жишээнүүдийг одоо үг хэллгүүдийг хэлээд байна шүү дээ тийм ээ. Тийм. Одоо яг тэр үгүйсгэл гэж сая өөр шинэ хэлдэг те. Яг өөрийнхөө байгаа бодит байдлыг харж гэх юм. Яг бодитоор нь байгаагаар нь тодорхойлж чадах чадваргүй болохыг л үгүйсгэл гэдэг. Ерөнхийдөө те. Тэрнээс арай юм говьлогдсон маягтаар би ер нь гайгүй штэ. Би бол одоо ямар нэг аригчин болцсон биш тэ гэдгээд. Тэгэд энэ үед үнэхээр ингээ оюун ухаан муудаад ийм болж байгаа юм гээд ингээд үзэх юм бол муу юмдаа сайн бодож сэтгэхэд одоо жишээ нь ингээд өөрийгөө хамгаалах механизмээр аль хэзээний өөрийгөө харьцуулах одоо хүнийг те. Өөрөөсөө дор хүнийг тий одоо дор хжилэх юм уу арай нэг тийм хүнийг ууж байгаа байдал уусныхаа дараа гаргаж байгаа аашавар ер нь тэр байгаа байдласнаар нь хэн нэг энийг бодохнод би бас арай гайгүй юм биш үү гэсэн нэг тийм сэтгэл зүйн жишээг ингээд олоод байгаа бэлдсэн. Ингээд дотор нь ингээд байж идэг те. Би ямар тэрнтэй адилхан биш те энэтэй адилхан биш те. Одоо хоёлоо ингээд таршаанд ингээд адилхан гэр орноосоо дайжаад арх ингээд уух ингээд тийм чөлөөтэй нөхцөлд очсон байгаа мөртлөө
Энийг бодох нэгэд хажуутахаа тэгээд итгэлтэй. Би арай гайгүй л гэдэг те. Тэгвэл хоёлоо гэр орноосоо дайжсан, хоёлоо ажил төрлөхгүй одоо тэгээд архиухын төлөө л гэж хинт ч хордгоо цагддггүй байгаа мөртлөө би бол энийг бодох нь арай архицсан биш ээ. Арай гайгүй. Тэгээд арай бүр архицсан биш. Эндээ харин итгэхэд идэх те. Тэр яг энэ үгүйсгэл гэдэг зүйл маань би архичин биш л гэдэг бүр яг юм бодол дүр байн болгоод байна шүү дээ. Альч төвшний анхны амаар альч төвшөнд байсан. Тий, ер нь эхлэхээс ахуулаад хамгийн түрүүнд мэддэг нэг 3 объект байна л дээ. Одоо яг арх ууж гэх юм одоо дөрвжин тусч байгаа ингээ мэддэг. Хамгийн түрүүнд бол одоо ээж те. Дараа нь одоо эхнэр тэгээ албан газрын ажил болгогч. За энэ ингээд чи өнөртүүлсэн мэн чи ууцсан мэн чи эдэнсгээл гихчээ чи арай хэтрээд энэ ойр хуугаад гэл шууд ингээд хэлэхэд үгүй би бол гэл сая л нэг хүн дайралдаад нэг найз дайралдаад ч юм гихчээ нь одоо ингээд шууд хамгаалт ингээд эхлээд тэгээд явн энэ бол бүр даамжраад дараа нь юм эмгэг байдалтай. Өөрөөр хэлэх юм бол ер нь л арх уугаад өвчин хүндрээд байгаа ийм зүү тогтлоор хүндрээд байгаа гэж мэдгүй ер нь арх уугаад ахыг л одоо өөгшүүлсэн юм л аргачлал та. Өөртөө одоо тэр нэг орчин бүрдүүлээд өөрийгөө нэг одоо нэг юм намж агаад байна шүү дээ тий ингээд. Тий намж агаад яг өөрөөр хэлэл өөртөө одоо юм орчин бүрдүүлээд хин ч одоо ингээ хорихгүй цагдахгүй те. Зүгээр ингээд энэ баярсан уугуул уужаг гэсэн нэг тийм орчин л бий болох одоо гол сэтлийнх нь нэг аргачлал нь одоо энэ л дээ. Тийм учраас одоо яг энэ согтруулахундаа хэрэглээний нэг 5 төвшин байгаа шүү дээ тийм ээ. Тэр 5 төвшингийн 4 дахь төвшнгөөс нь эхлээд хэтрүүлэн хэрэглэгч төвшин гэдэг. За тэгээд хамгийн сүүлийн төвшин бол архины амааралтай гэдэг чинь. Өөрөөр хэлэх юм бол хүнд яг юм хэтрүүлэн хэрэглэгчийн төвшөнд байхаасаа ахуулаад буюу яг юм гүн согтодлоо уудаг хаяа тасардаг болох ч хэтрүүлэн хэрэглэгч байгаа шүү дээ. Ерөөсөө яг энэ үеэс эхлээл ер нь бол ингээд шааригдж байгаа гэж ярьдаг шүү дээ. Яг архины амааралтай болохын өмнөх босгон дээр шүү гэдэг юм сигнал өгöd байгаа. Тэгээ яг үгүйсгэл маань байгаад байгаа учраас өөрөөрөө хамгаалаа би ямар одоо баг шиг ууж байгаа штэ гэж байгаа учраас нэг юм тавтамжууд улам илүү ойртоод байгаа, илүү дурлаж угаад байгаа. Нэг уухаараа согтодлоо уудаг болоод байгаагаа нэг уух юм бол ингээд зогсоож чадахгүй угаад байгаа гэдэг тэр юмнуудаа ингээд нэг анзаархаа болоод байна штэ тийм ээ. Тэгээд архины амааралтай болонгууд архины амаарал маань дотроо дахиад ингээд 3 шат яваад байгаа. Одоо яг энэ архины амаарлын маань нэг өвчнийг дамжруулаад байгаа зүйл маань ерөөсөө л өөрөөрөө хуурах буюу өөрөөрийнх нь одоо тий арх ух орчин бүрдүүлээд байгаа нь сэтгэл зүйн энэ өөрийнх нь онцлог байгаа даа шүү дээ. Өөрөөрөө хамгаалдаг. Тий хамгаалдаг. Өөрийгөө уух байдлаа одоо давраадаг тий тэр нөхцөлийг л одоо бий болгох. Сэтгэл зүйн үйл явц юм да. Одоо өөрөөр хэлэх юм бол да архийг л одоо яаж аяд тавтаахан ууж авах вэ гэж түрүүний хэлдэг шиг тий гадна талын ямар нэгэн дарамт шахалтуунд орол архиа ингээ байнга л ингээ хэрэгжилжлээ. Ууж ахал явж байгаа үйл явц гэж ойлгож байна л да. Ер нь бол одоо ингээд яг ойр дотных нь хин нэгэн хүн за ингээд чиний одоо арх ууж байгаа байдал гэл ингээд ярингуут ер нь үг билэн штэ тий. Яг ингээд тэрийг хамгаалах ямар нэгэн үг уурж өрөөл одоо уур хүрээл бухимдаал хамгаалах юм үг бэлдээл эхэлж байгаа бол за ер нь за би үгүйсгээд байгаа юм биш үү. Ер нь миний энэ хэрэглээ ер нь донтолтын шинж рүү орцсон юм биш үү гэдэг өөртөө нэг юм сигнал байгаа даа шүү дээ тий. Үүсгэл бол одоогээд гинт одоога бий болчихдгоо. Энэ урлагийн подкаст дээр ярьжсэн те. Энэ бол хүүхд насаас юм хамгаалах нэг юм зүйл явж байгаа. Нас биеийн төрөнгөтэй уг хүний зан аашин гэдэг бие махбодын хувьд сэтгэл зүйн хувьд гэсэн төлөвшөөр одоо энэ үүсгэл ерөнхийдөө хаягддаг. Гэвч одоо ингээ архитектээс үүдэлтэйгээр хаяхан үтгэл өшөө бүр эмгэг байдалтай болдоо гэсэн штэ. Энэ маань одоо гинт ингээ бий болохгүй. Үгүйсгэлэр ингээд ийм байдлаа би түрүүн одоо эмгэг гэж нэг хэд хэдэн одоо хэллээ штэ. Энэ бол одоо яг тэр өвчний шин чанараа. Хэрвээ та ингээд үгүйсгэж идэнс эхэлж байгаа юм бол гол нь тэгээд ягаад өвчний шин чанар жоох юм бол үгүйсгэл нь одоо тийм хүний ингээд энэ зөв буруу юу те өөр тохиолдож байгаа өөртөө байгаа нөхцөл байдал эднэрсийг одоо шүүн тунгаах энэ чадвар мэдрэлийн эдсүүд нь хүснээр тархины сэтгэн бод шүүн тунгаах чадварыг бол алдагдуулж яадаг. За тэгээ үгүйсгэл нь бол яг гол зүйл нь юу гэх юм бол яг тэр жинхэнэ үнэн тэр бодит байдлыг бол гуйлдаг. Тэгээ энэ гуйлж байгаа нь зориул санаатаагаар биш үнэхээр тархинд нь тэгээд тусаад уухан бол яг тэр ярьж байгаа хэлж байгаа шиг яг хүлээж авч байгаа л гаргаж байгаа. Тэгээд уух бодлоо болохоос нааш бол энэ өвөлсрүүлээс юм гардггүй гэдгийг би одоо өөрийн жишээн дээр мэднэ л дээ. Ер нь архи уугаа зогсоогоо тэгээд эрүүл амьдрах хэв маягаар амьдарч ирснээр л энэ хэдэн баримт дээр ингээ хэлэхэд эцэст нь болохоор үүс бол даамжирдаг шүү.
маш багаас эхлээд өөрийн мэдлгүй цаашаа ингээд сэтгэхгүй өөрчлөлт учраас те мэдэхгүйгээр даамжирсаар эмгэгийн шинжтэй болдог. Тэгээ үгүйсгэл маань өөрөөлөх юм бол улам илүү томроо даамжраад энэ нь өөрөө архины амаарлын улам илүү даамжруулаад байна. Одоо шууд нөлөөлж штэ тийм ээ. Тий, одоо архины өвчнгийн бас нэг маш тийм аимшигтай нэг шин тэмдэг ер нь өвчнгийн төр үйл явц нь яадаг гэх юм бол хуучин хэрвээ тэр архины хамааралд ороод архинд хамааралдаа дуртай болоод уугаад гэдэг ихсэн үед хамгийн үнцэнтэй амьдралын зүйлүүдийг алдаж эхэлдэг. Хамгийн эхлээл одоо тэр нэр төрөөс ахуулаад тэр орон те их нэрхүү хайрлан дурсагдах тэр бүх зүйлээ өөрөөр хэлбэл архиар шилждэг. Тэгээд айждаг учраас тэгээ энэ үнийг одоо тийм ингээд болгодог зүйл нь үйл явцын одоо хорцдог зүйл нь бол энэ үгүйсгэлж энэ сэтгэл зүйн өөрчлөлт. Ер нь сэтгэл зүйн өөрчлөлт юм да. Бодол санааны өөрчлөлт шүү дээ. Тэгээ бодлыг өөрчлөх юм болно л доо. Тэгэхээр яг энэ маань өөрөөлөх юм бол үгүйсгэж байгаа хүн худалч хүү хоёрыг харьцуулсан байгаа юм л да. За худлаа ярьж байгаа хүн бол юу худал юу үнэн хоёрыг мэдээд байгаа байхгүй юу? За би энэ үнэн гуйлаад ярьж байгаа. Одоо хуурахын яг мэдж байгаа байхгүй тийм ээ. Тухайлах юм бол хүн одоо ингээд офицеруудын ордон дээр явж иж чи хаав байна гэсэн чи уулзтаасаа хоцорцсон. За би энэ багшийн дэд дээр явж байна гэд хүн ярьж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ за би яг ингээд одоо үнэн мэдээд нь шүү дээ. Тэгээ би ингээ худлаа ярьж байна гэдгийг мэдээд байдаг. Гэтэл үгүйсгэж байгаа хүн маань айгүй эмгэнэлтэй байгаад байгаа зүйл нь юу вэ гэхээр юу үнэн юм бэ, юу худал хоёр юм бэ гэдгийг ялгахгүй худал байгаад байгаа зүйлийг үнэн гэж итгээд байгаа л энэ хамгийн эмгэнэлтэй байгаа байхгүй. Тийм учраас л яг энэ маань өөрийнхөө ууж байгаа бодит байдлыгаа битэрийн дахин хилээд байгаа зүйл үннийг гуйлаад байна шүү дээ. Яг өөрийнх нь одоо өмнөх 10 жилийн өмнө 5 жилийн өмнөх уулт ямар байсан бэ? Гэр бүлийн харилцаа ямар байсан бэ? Тэр бодит байдлыг харуулж чадахгүйгээр ер нь би хуудаггүй шүү дээ. Би гайгүй шүү дээ гэд яг өөрийнхөө нөгөө нэг уух байдал нь гэр бүлийн харилцаан дээр нь ажлын карьерт нь ингэж санхүүгийн байдал өөрийнх нь бүр хувь хүний өөрийн эрүүл мэндэд нүртэл сөргөөр нөлөөлөд байхад үгүй зүгээр штэ би зүгээр гэд ходол байгаад байгаа зүйлийг үнэн гэж итгээд байгаад л одоо яг энэ шинж тэмдэг одоо тий яг энэ үгүйсгэл гээч зүйл маань яваад байгаа. За тэгвэл бариа мантра та бас яг энэ үгүйсгэлийг яаж одоо энэ ингэж гүнзгэрээд идэг юм бэ? Та сая хэлсэн шүү дээ альтероныг одоо үгүйсгэл даймжирдаг гэдэг тухай та ярьсан шүү дээ тий. Та энэ үе шатын тухай та сайхан бидэрт тайлбарлаж ярьж өгөөч. За архийг ингээд эхлээд уухад одоо адсралтай болох нь тулдаг л та. Өөрөөр хэлбэл баяр хөөргийг юм. Наастрахтай байхгүй л. Ерөн ч одоо тэгээд тархинд бол одоо те баяр хөөргийг мэдрүүлдэг тэр даавар уу допамин гэж бодсвол экспертний төрлөөрөндөө хэрэглэж үед бол ялгарч те баяр хөөргийг мэдэрдэг л те. Жишээ нэг жоохон ингээд 1-2 хоногийн дараа бол тайвшрал бүх юм сайхан болол орчин аюу гоё болол сэтгэл санаа тэгээ бие махбодын хувьд ч гэсэн ингээл маш сайхан юм. Нөгөө бие барихаа байлаа те. Тий одоо ингээл санаа зовхоо байлаа өөрөөрөө байгаал. Одоо найр хөрөмдөр чинь 3 хоногийг бол уулангууд ингээ хавтгаарна гэдэг шиг те. Тэгээд дууртаа шуутаа болоод те. Тий тэр нэг би ярьжсэн баг. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн тийм хөөрлийг мэдэрдэг. Хөөрлөг нь одоо баяр хөөрг гэсэн үг л дээ. Тийм баяр хөөрг гэдэг. За энэнд бодоод зүудэлтэйгээр ер нь маш сайхан идэм байна те. Спортын төрлийн ундаа бол хүнд ингээ ад жаргалыг ингээ мэдрүүлдэг юм байна гэсэн. Ерөнхийдөө нэг ийм ойлголттой болчихдог л доо. Тэгээд харин энээсээ цаашгаа хэтрүүлээд тэр илгэний ингээ цэвэрлэх чадвараас даваад тэгээд хувийнхээ өөрийнхөө арга шангаас юм уу тэр бие барих чадварыг дүндээс болоод хэтрүүлэн ингээ хэрэглээд ингээ уудаж явах та. Ер нь арх ус юм чинь тэгээд өөрийгөө юм зөвдөх байдлаар ингээд. Тий арх ус юм чинь ерөө согтсон шүү дээ. Тэгээд зодонгоо нантын боридуудыг хэлдэг шүү дээ. 20 мөрөмдөр зодонгоо найр гэж юу вэ? Нанталтангоо найр гэж юу вэ гэхчээр. Тэгэхээр одоо ингээ уусан хүн зодтолдож байгаа гэсэн тавьж байгаа. Энэ бол гэрийн зүйл. Энийг энийг би дасрах хайр дасрах зүгээр шүү дээ. Тий нэг сериалд нь авч үзээд байх юм бол байхгүй л. Энийг нэг битгий сүртэй юм болгоод асуудал битгий болгоод. Тий. Тэгтээ харин би түрүүлсэн те нэг эмгэг шинж нь арай яг тэр өөрөө гаргаж байгаа үйлдэлс илүү тийм жахан эмгэг байдалтай юм уу те догшин байдалтай гаргадаг тийм жишээг бол аль хизээний татаад ингээд өөртөө бий болгоцсон байдаг те. Тэрнийг бодохноос гайг бол нэлээд муу мухай юм хийгээд зодоонуудыг эзэмдэх би ямар хүн алдсан биш те. Жишээ нь те тэр хүний гэмтээдсэн байгаа юм хэвтлээ. За одоо тэгж хэлж тэгж бодож идэг те. Тэгэхээр одоо яг энэ хний үедээ бол зүгээр ингээд сэтгэл хөөрөл мэдэрж байгаа үгүйсгэл маань даймжраад ирэнгүүтээ 2 дахь үерүүгөө одоо ороод ирэнгүүтээ үй хэтрүүл уух чинь байдаг л зүйлс шүү дээ. Тэгээ одоо гаргаж байгаа зүйл мүлүүдээ тэгээ эвгүй үйлдэл мүлүүд одоо цагаатгсан юм яа хамгаалах юм яа. Одоо ингээд хамгаалах маань
Тэгээд өөрийгөө хамгаалах систем хөгжиж эхэлж байгаа юм. Архинаас үүдэлтэйгээр гаргаж байгаа ууж байгаа тэр байдлаа гаргаж байгаа тэр зан ааш те эмгэг зан аашуудаа хамгаалах маягийн тэм систем гэж байгаа юм те. Тогтолцоо уураг тархинд бодол санааны тэм тогтолцоо үүсч эхэлдэг гэж одоо эрдэмтэд тогтоосон байдаг л те. Энийг бол өөрөө мэдэхгүй ганцхан ууж байгаа архиных нь давтамжтай хэрэглээнийхээ байдлаас болоод ингээд тухайн хүн дээр хүний онцлогоор ингээд цаашаа хөгжижээдэг. Одоо ингээд яг ядраал ууж штэ, ажлын стрессээ тайлах гал ууж штэ, эсвэл одоо ажил бүтээх гээд. Тий одоо ажил бүтээх гээл хүмүүс хэлдэг. 90 оноос хойш одоо нэг тийм төгөөмөл болсон штэ. Одоо нэг ажил бүтээхийн тулд шовгор мовгор гэж олон ихлэ ярьдаг байлаа. Тэгээ дараа нь бүтээхийн тулд л одоо гээл те энэ хүмүүстэй ингээд ууж энэний төлөв би шиний бүтээлээ шүү дээ гэдэг. Уулантай бүтээх хийх хөөцөлдөх ёстой ажил байдал. Заавал нэг архины авчурах те оруулждаг гэж өөрөө гооч хэрэгэлдэг. Тэгээ энэ уух байдлаа бол хамгаалан тэг хотлоо ярьж эхэлдэг те. Ёстой нэг хин дээр нэг юмтай очихгүй л ёстой болохгүй тийм ёстой бүтэхгүй ч гэх жишээ те. За яахаарахгүй гэл тэр бүтгээл одоо өөрөө жоохон эрх мэдэл эднэстэй байх юм бол шууд нэгдэг те. Ганц нэг юм уучвал сайхан өдрөөндөө тойромороогээр ингэж байдлаа. Намайг хүндэлсэнгүү. Яг тийм. Намайг хүндэлсэнгүү гэдэг ингээ те. Ам авч өгсөнгүү гэдэг уух байдлаа хамгаалаа ярьж байгаа шүү дээ. Тэгээд хүнд ер нь нэг юм үнд зүйлүүд байгаа юм л да. Наацх нь одоо ингэ нэр төргээд те. Одоо ингэ нэр уурахаар ясуугар гэдэг. Тэгээд худлаа нараа хэлдэггүй те. Энэ зүйлүүд бол ингэ яванд ингэ арх хэрвээ ингэ давтамжтайгаар уугаад хэрэглээд байх юм бол энэ үнд зүйлүүдээс татгалзаж гээж эхэлтгэлтэй. Энэ гол нөлөө бас нэг үзүүлдэг зүйл нь бол одоо энэ үгүйсгэл. Тэгээд энэ арх уусан энийг л хамгаалж ивэл юу ч ирсэн яасан ч эдэнсгэл. Гэх жишээ нэ те. Эсвэл нэг уухын төлөө те. Уухын төлөө тэгэл бас шалтгаануудыг зохиогоод гаргаад ирчдэг шүү дээ. Ер нь өөх хүүхдтэй ш тэр хань ижилтэй ш тэр ажлынхандаач тэр байна те. Тий би нэг уудаг байхдаа одоо жил ч одоо 3-4 одоо энэ төрсөдөр эдэнс болдог байл ш та те. Таны төрсөдөр те. Жил хэдэн удаа болоод байна шүү дээ. Тэгээд сүүл рүүгээ жинэл пассворд ч юм уу ингээл амтэн үндэ. Их жишээ нэ одоо тэгээд бас айгүй эмгэнэлтэй зүйл байхгүй те. За тэгээд бусдаас ингээд бүр юм чадамгаа чамаас болсон, энээс болсон, тэрнээс болсон ингээд бусдлууд ингээд тэр сөрөг зүйлүүдийг бол чигэж эхэлдэг. Энэ өөртөө ч гэсэн эрүүлжид баригдчихаа те. Одоо барьсан цагтаагаас нь хавуулаад тэгээд дуудлага өгсөн хүн дээр эсвэл архингаа уухад хамтдаа уусан тэр нөхдүүд гэх жишээ нь маашаа энээс боллоо тэрнээс боллоо би болон зүгээрээс шүү дээ гэсэн. Тэгэхээр энэ ингээд өөрийгөө хамгаалах нэг юм зүйл явагдаад байгаа байхгүй. Одоо бас ингээд гэдэг шүү дээ ингээд чи надаас хэрүүл өдөг байсан бол би тий одоо ихнэрдээ те. Одоо чи л өгүүлж орж идэн яснаад тэгэл би оо эцтэй. Тэг чимний зэв хүргээ эцтэй. Тий одоо чимний уураг хүргээ эцтэй. Тэгээд энэ дээр ингээд бүр ингээд тийм сөрөг бодол болохоор төрүүлж барьдаг юм бас ингээд үгүйсгэлтэй. Одоо энэ бодол санааны сэтгэхгүй өөрчлөлт. Энэ сэтгэхгүй өөрчлөлт шүү дээ. Ер нь тэгээд энэ архийг бол одоо сэтгэл зүйн хамааралтай архилтын одоо эпаргууд одоо өвчнгээд байгаа байхгүй юу? Тэгээд сэтгэл зүйн хамаарал нь бол одоо өөрөө үгүйсгэлээр маш багаар явж байгаа хамгийн эцсийнх нь болохоор одоо тэнгэрлэлд орж байгаа шүү дээ. Архинаас хамааралтай тэнгэрлэлийн байдал гэдээ юу ч ойлгох чадваргүй те зүгээр л амьсгатай байх. Ер нь гэхдээ ингээд дууж байгаа үед бол тэр үнд ингээд баг хүрдгүүлтэй. Тэрний өмнө одоо цолгүйгээр ямар нэгэн байдлаар хорвог юм уу хүсийг үзэх юм уу эсвэл өөрөө нэг хаалттай тийм газар матар орох ингээд хамгаалттай. Одоо шарн гэсэн үг шүү дээ. Тэмд орж магадлал өндөр өгдөг. Тэгээ бодит байдлыг гуйлнаа яг байгаа байдлаа одоо түрүү сая нэг тэр жишээ хэллээ л дээ. Эхнэрээ одоо чи өгүүлсэн учраас би уусаа ингэ те. Чи уур хүргэсэн учраас гэдэг. Тэр уур яг юу хэлсэн бэ гэх юм уур нь үргэсэн бэ гэх юм бол ямар маргаан байсан бэ гэх юм бол ихэнхдээ бол чи уулаа л гэдэг те. Чи дахин уулаа гэх хань бүлийнхэн зүгээс. Эсвэл за бити уучаараа. За өнөөдөр битгий уучаараа. Тэнгүүт ингээл миний зэв үргэлжтэй. Тий. Энэ бол яг бодит байдал нь байхгүй юу? Үнэхээр уугаад амьдралын дордуулаад байгаад болохоор агаа гараад ер нь тийм зүйл хэлж байгаа шүү дээ ойртны. Тэгэхэд энийг бол шал өөрөөр тий. Тэгээ жинхэнэ мэдрэмж сэтгэл хөдлөлтөө бол алдааг нь яванд одоо ингээ мэдрэмж гэдэг хүний тэгээ баяр хөөр уур цаар гэдэг эрүүл хүнд болоо байж байгаа сэтгэл зүйн гэдэг айгүй гой зүйлээ гэдэг л дээ. Тэгээ дургуй хурцамдаа уурлна гэдэг баярлж байгаа тийм зүйл байх юм сайхан магнагаа харлан баярлаа те ад жаргалыг мэдрээд ингээ байж адил яг архив ингээ дуугаад байхад энэ ерөнхийдөө ингээ байхгүй болдог.
Эхний үед бол түрүүн анх ирсэн ад жаргалтай болохын тулд баяр хөөргийг тэмдэглэхийн тулд ер нь архитектийн ихтэй төрсөлтөр тэмдэглэхээс агуулаад тэгээ энэ ер нь баярлж байгааг мэдрүүлэхийн тулд мэдрэхийн тулд тийм ээ өөрөө ингээд архийг хэрэгтэй гэжсэн бол сүүлдээ бүр ингээд тэр ингээд хүнд сая миний хэлдэг тэр мэдрэмжүүд нь ингээд ажиллагаа байгаа тийм. Одоо мэдрэмж зарцаад байна шүү дээ тийм. Зарцаад ажиллагаа байгаад уурлангуутлаа архиар тэр одоо уурсан уураа сэтгэлийнхээ өвдөлтийг тайлна баярлсан ч одоо тийм жирийнээр баярлж чадахгүй заавал спиртний тэр зүйлийг ууж байгаа тэгээ баярлсан. Тэгээ ямар нэгэн шагнал авлаа юм уу эсвэл хүүхдтэй боллоо гэдэг юм уу нэг тэнгууд одоо хамгийн тий одоо ууж одоо баяр хөөргийг мэдрэх энэ бичлэнгээр одоо дараа нь бол ямар ч юм сэтгэл зүйн мэдрэмжгүй амтан одоо хүн болж байгаа юм л дээ ерөөхдөө. Тэгээ одоо зөөрөө жахтал тий. За өнөөдөр ингээд гадаа бороо орж ин шиврээ бороо орж ин сайхан уучий гээл тий. Сайхан пиавой гээл ингэдэг байсан бол өнөөдөр ингээд өдрөөс аягүй халуун боллоо орой нэг жоохон ингээд шавуудад ингээд уучий идэнс гэдэг байсан бол бүтэн бие уучий гээл тий. Гэдэг байсан бол явандаа ер нь өнөөдөр өдрөөсөө л уучилгээл тий. Тэгээ цагаагаар магаар гэдэг шалтгаалхаа байгаа. Бас ингээд сүдрүүгээ нэг өмчөө эхлээд хүмүүсийг за тэрнтэй уухгүй гэдэг юм байгаа даа шүү дээ. Ялгаж салгадаг. Гэтэл одоо тэгээд нөгөө яг хинтээ ууж байгаа нь хамаагүй. Хамаа байхгүй. Архил ууж явал одоо тэр нас өдөр өөрийнхөө хүүхдшгээ үнтэй шууж гэн өөрийнхөө аавшгаа үнтэй ч тий. Тэгээд карьерийн хувьд ч гэсэн уул нь арай бас нэг өөрийнхөө зиндааны тэр хүмүүст дуудаг гэсэн бол найз нөхдийн дараа нь бүр ингээд ажил төрлөчгөө тэгэл тий зөв бас ингээд хүмүүстэнтэй нийлж байгаа. Ингээд үе шатууд дээр арга хэмжээ авахгүй болвол одоо ер нь цаашаа явандаа очих цэг л байгаа даа шүү дээ энэ юу. Тий. Тэгээ харин тэгээд очих цэг одоо улам л тэр спиралмыгэр ингээд амьдралын дордуулаад цааш нь ингээд тэр өвөл рүү ингээд явуулж идэг архины гашуун энэ нэг ингээд одоо тэр замлын мөрөнд хөдөлж идэг нэг үүсгэл байгаа даа. Ер нь ингээд өөрөөхөө үүсгэлж би аль руу үүсгэх гэдгээ авч үзээд тэр нухацтайгаар авч үзээд ер нь гайгүй дээр нь ингээд имчлүүлээ те эдгийвэргээд байхад одоо цаашдаа ингээд тэр эмнэлт байдалд нь орохгүй байх боломжтой л гэж. Тийм ч учраас одоо энэ үгүйсгэлээсээ ингээд салаад те боддодлоо олж харснаар та ингээд цаашдаа ирүүлсэр болоход одоо эмнэлэг тандах те юм тусалцаа бусдын тусламж явах тэр боломж нь бол нэгддэг юм байна л дээ. Хэрвээ та яг сая битэрийн ярьж байгаа шин тэмдгүү танд ямар нэгэн байдлаар ихч вэ нэ багч вэ нэ илэржил байгаа бол танд хэлэх санал бол та яг өөрийнхөө ууж байгаа байдлаагаа яг онцлох ийм аудит тест юм уу эсвэл бичиганы тестээр өөрийгөө үнээр би одоо яг зүгээр хэвэрлэх ч юм уу энэ ихнэрийн одоо нээжийн аавын өглөөд байгаа шиг би хамааралтай болсон юм уу үгүй юм уу гэдэг яг ийм нөгөө мэрэгжлийн хүмүүсээр та өөрийгөө онцлуулад үзээч тий хэрэв хүн ойр дотны чи хүн өглөөд танд аягүй төвхтэй байгаа бол эсвэл одоо ажил болгогч тийм тий за чи ер нь уугаад байна шүү гэж ингээд танд ганцхан шовдрлоод байгаа юм шиг тийм байгаа үзээд байгаа юм шиг тийм байгаа болвол та яг одоо наркологийн эмнэлэгт юм уу эсвэл яг сэтгэл зүйн төвүүд дээр та очиод Мичиганы тест юм эсвэл аудитын тестээр та өөрийгөө нэг онцлуулад үзээч. За яг энэ Мичиганы тест, аудитын тест өөрөө яг энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллага дээр ер нь гарсан. Тэгээд яг энэ 90-с дээш хувиар нэлээд гардаг юм асуумжууд байгаа. Тэгээд нэлээд бодиттой гардаг асуумжууд байгаа. Тэгээд та яг энийг бас яг бөглөөд үзснээр тэгэхээр одоо яг энэ би өөрийгөө хуураад яваад байсан юм уу эсвэл яг бодит байдал ямар байгаа юм бэ гэдгийг таас хараараа. Хэрвээ ингээд ойр дотны чинь ингээд хүмүүс ингээд баян ингээд нэг юм ядраатай юм шиг ингээд сая ингээд сэтгэл зүйч хэлдэг шиг тэгж хэлэхдээ тийм үү албан газрын дарга те ажил болгогч одоо ингээд таныг ганцхан ад үзээд архи гэсэн зүйлээр ингээд хэлэгдээд байгаад энд нь та ингээд уур мурж өрөөд байх юм бол энэ яг өгөөсгөлийн ингээд бүр тод ингээд жишээ шүү. Таны дотроос уурч нь дургуйч нь өрөөд байвал одоо өгөөсгөхийн одоо ингээд яг дотор ч танд ингээд өгөөсгөхтэй өөрийгөө хамгаалах аян систем бүрэлдэн тогтож байна гэж ойлгоход бол. За тэгээд өнөөдрийн подкастыг дуустал хамт байсан та бүхэнд баярлалаа. За дараагийн подкастаар таас үргэлжлүүлэн сонсороо. За баяр таа. Баяр таа.